Энэ нэг нарийндаа хатсан амьтнаас хурдан салхимсан гэж бодож байтал нөхөр нь тэр бүхнийг нь сонсоод байвал яах вэ? Тэдний гэрлэлт яаж төгсөх бол за ингээд кинондоо орцгоё. Хоолоо идээд сууж буй нэгэн бүсгүйн зураглалаар кино маань эхэлдэг. Нэг үйлчлэгч нь захирал осолд ороод биеийн муу байхад тэр юу ч болоогүй юм шиг хоол идээд л сууж байна гэд бүсгүйг муулахад бүсгүй хариудна. Алхаж байхдаа болгоомжтой байхгүй бол хамаг шүд чинь унах үедээ гэж хэлтэл бүсгүй хэд алхаад л бүдэрч унаад зогсохгүй хамаг шүд нь унших нь тэр. Энэ бүсгүй бол мафийн боссын ажлаа болоод жирийн амьдралаар амьдрах гэж байсан ч уншсан зохиолынхон Линчаогийн дүрд орсон нэгэн юм. Тэр баян айлын ямар ч эрх мэдэлгүй бэр болсон ч энд түүний хэлсэн муу бүхэн биелдэг. Шүдгүй болсон үйлчлэгчийн ээж нь бас тэр гэрийн үйлчлэгч байх бөгөөд Линчаод хандан чи бол зүгээр л хар багаасаа захирлын араас гүйсэн эмэгтэй. Эцэг их нь түүнийг чамтай суулгасан болохоос захирал чамд дургүй. Тэр чамаас салах гэж байхад чи захирлыг албаар машины осолд оруулсан бидтэй гэхэд нь бүсгүй. Чи миний машиныг санаатаагаар эвдлээд намайг албаар гүтгэж байгааг чинь мэдэхгүй гэж бодоо юу? Худлаа ярьж байгаад аянганд цохиулуудаа гэдэг. Мэдээж хөгшин үйлчлэгч бүсгүй аянганд цохиулах тэр үеэр бүсгүй нөхөр эмнэлгээс гарan гэртээ буцаж ирдэг. Түүний нөхрийг Лин Тинжао гэх бөгөөд ирсэн дайруудаа бүсгүйд хандан гэр бүлийн найзуудын хүүхдүүд болохоор машины ослын хэргийг цагдаад өгөхгүй. Энэ картанд 10 сая байгаа. Салах гэрээнд гарын үсэг зураг гэж хэлэх нь тэр. Бүсгүй гэрээг нь аваад энэ хотын хамгийн баян гэр бүл юм бэ чиж ердөө 10 сая байхдаа яах вэ? Нарийнда хатсан юм. Хурдхан салж аваад ганцаараа тайван жаргалтай амьдрмаар байна гэж бодтол тэр бодол нь нөхөрт нь сонсогдоод байдаг. Гайхсан нөхөр нь туслахаасаа ямар нэгэн юм сонсож байна уу гэж асуухад туслах нь үгүй л гэдэг. Бүсгүй гарын үсэг зураад хэдий харамсалтай байгаа ч хайртай хүнээ тавьж явуулах нь хамгийн зөв сонголт гэж хэлээд худлаа гунигтай дүр ихсгсэн ч дотроо бол ингээд жүжиглчихвэл илүү үнэмшилтэй байх болно гэж бодож байхад нөхөр нь бас л сонсчихдог. Ингээд гайхсан Тинжао шууд л өрөө рүүгээ яваад эмч дуудахыг тушаадаг. Биений өмнөх эзэнд нөхөр нь үнэхээр дургүй байсан болохоор Тинжаод наалдаад л байвал өөрийг нь хурдан бэлгэнэ гэж бодсон бүсгүй нөхөр дээрээ очиод зотон өгөх нэрийдлэр ойртох гэж үздэг. Энэ үед гаднаас нь Лиар бүсгүй орж ирээд ахаа та осолд орсноос болоод танаа гэр бүл хамгийн чухал газраа алдаж бараг л 100 саяын алдагдлалд орсон. Эхнэр чинь үнэхээр тэр осолтой хамааралгүй гэж үг гэхэд Линчао баярлан ийм зүйл сонссон юм чинь ашгүй надаас салах юм байна гэж бодтол нөхөр нь бас л тэр бодлыг нь сонсоод байдаг. Тэгээд Линчао гэрээгээ авчиран нөхөр минь энэ гэрээнд гарын үсгээ битгий зураарай. Одооноос би хичээж үргэлж чиний найдвартай ар тал байх болно гэд жүжиглэж эхэлдэг. Ингэж шалсаар байгаад албаар гэрээнд гарын үсэг зурулах нь манай бүсгүйн зорилго байдаг. Гэтэл нөхөр нь гэрээг урьж хаяад энэ удаад салахгүй гэж хэлхэн тэр. Эмч ирээд Тинжаогийн биеийн байдлыг үзээд хөлнөөс өөр зүйл нь гэмтээгүй байгааг нь хэлэхэд би хүний бодлыг сонсоод байна. Миний тархинд асуудал гарсан уу гэж Жоо асуухад эмч нь би танд мэдрэлийн эмч дуудаад өгье гэж хэлдэг. Хэлсэн бүхэн нь билет байгаа болохоор бүсгүй зохиолын ертөнд сүнэж би буцаад гэртээ очимоор байна гэдэг ч энэ нь амжилт олдоггүй. Гэтэл үйлчлэгч нар ирээд түүнийг хайрынхаа төлөө амиа хорлох гэж байсан гэд ойлгочихдог. Хөгшин үйлчлэгч ирээд түүнийг ослын хэрэгт гүтгэн барихыг тушаадагч чи над шиг хувцлаад машины тоормсыг эвдсэн биз дээ гэж бүсгүй хэлэхдээ зэрэгцэн үйлчлэгчийн утсанд хамсаатнаас нь дуудлага ирээд хийсэн хэрэг нь ишлэгдэх нь тэр. Өөрийн амаа ашиглан Тинжаог хараагаад шоглоод байвал уурандаа салхаар шийдэх биз гэж бодсон бүсгүй цайны үеэр түүнийг хараад болгоомжтой угаараа амаа түлчгэн шүү гэж хэлчихэд инээд алдаад сууж байсан ч залууд юу ч тохиолдсонгүй. Гайхсан бүсгүй өөрөө цайнаасаа уутал амаа түлчгэн тэр. Түүний хэлсэн муу бүхэн биелдэгч нөхрөө муугаар хараавал тэр нь өөрт нь эрдгэн эндээс тодорхой болдог. Бүсгүй рүү нэгэн ир залгаад чиний дүү хаав ч уу надад байна. Хагас цагийн дотор 500 мянган вон бэлнээр авчирбал дүүг чинь суллая. Үгүй бол дүүг чинь цааш нь харуулна гэд уцаа тасалдаг. Биеийн өмнөх эзэн нь хайрандаа сохроод гэрийнхнээсээ холбоо тасарсан хүн байсан тул зохиол дээр хавчуу дүүнд буруу хүмүүстэй орооцолцсноос болоод хоёр хөлөө тайруулан насаараа хэцүүхэн амьдардаг гэж гардгийг нь мэддэг болохоор Линчао дүүгээ аврахаар болдог. Игчдээ аль дээр хаягдсан дүүн танхаачуудад хандан миний игч надаас холбоогоо таслаад удаж байна. Тэр намайг аврахаар ирэхгүй нь тодорхой. Зүгээр л эртхэн хөлийг минь тасал гэд ойрлох үед игч нь гаднаас орж ирээд бүх танхаачуудыг зодоод дүүгийн найзтай нь хамт авардаг.
Гэртээ оройтож ирсэн Линчаог нөхөр нь битгий гудамжинд зардаг хоол идээд бай гэж загнаад бүү туслагт хандан гэрийнхэн бүгд 12 цагт ирсэн байх ёстой учраас хаалгаа тэр цагт барьж бай гэж хэлээд явна. Гэвч бүү туслах бүсгүйд хандан залуу ноён гаднаа ширүүн юм шиг боловч сэтгэл нь зөөлөн хүн шүү. Түрүүнд тань руу зөндөө заалгасан ч та утсаа авахгүй байсан болохоор санаа нь их зовсон. Бас таныг ирж байгаа байх гээд энэ хоолыг дахин халаалгасаар байсан гэж хэлдэг. Линчаогийн байр байдлыг ажигласан бүү туслах их хөөрхөн охин байх юм. Залуу эзэнтэнд яагаад таалагддаггүй юм бол доо. Энэ удаад би тэднэрт туслах болно гэж дотроо боддог. Ингээд Линчаогийн өрөөг албаар түгжээд унтаж болох бүх буудангуудыг нь хураагаад тэр бүх илүү хүнчлөө нуучсан тул өсгий нөхрийнхөө өрөөнд унтахаар болдог. Эмнэлэгт дүүгээ эргэж байх үеэр тэнд биеийн өмнөх эзний анхны хайр чуу залуу хүрээд ирдэг. Тэгээд дүүг нь харж хандаж чадаагүйдээ уушлалт гуйдагч тэр бол наанаа санаа тавьж байгаа мэт боловч ардуур жинхэнэ хор хутгагч нэгэн бөгөөд Линчаогийн хөрөнгөнд л болоод дүүтэй нь албаар ойртоод байдаг талаар бүсгүй аль хэдийнэ мэдэж байлаа. Тэгээд бүсгүй маань муу амаа ашиглаад хорон санаат залууг хөөрхөн шогосоор байгаад л явуулчихдаг. Ингээд дүүн амийг нь аварсан гихчтэй барих бэлэг байна гэд нэг газар авчираад хориод залуу санал болгон дуртайгаа сонго би танд аваад өгье гэтэл бүсгүй би бүгдийг нь сонгож байна гэхэн тэр. Гэтэл ажлын уулзалтаар Линчао тэнд нь явж байгаад олон залуучуудтай наригж байгаа эхнэрийнхээ өрөөнд санаандгүй ороод ирдэг. Эвгүй байдалд орсон бүсгүй өөрийгөө нөхрийнхөө ажилд туслах залуу сонгож байсан юм гэж хэлдэгч Линчао тэнд нь юу гэж итгэх вэ дээ. Эхнэрээ дагуулад явхаар гарч ирэхэд нь энэ одоо тийм их сүрхий гэж өөрийгөө бодоод байгаа юм бах та. Хурдхан шиг салаад өгөөсэй, тайван амьдрах юмсан гэд бүсгүй дотроо бодтол нөхөр нь чи үнэхээр л ажил минь тусалмаар байгаа юм бол өөрөө надад тусал бас салах талаар дахиж ярих хэрэггүй шүү гэж хатуухан хэлдэг. Тэдний гэртээ ирэхэд Линчаогийн өвөө нь ирсэн байх бөгөөд хамт хооллож дуусаад бүү туслагт хандан тэднийг хоорондоо дотн болоход нь сайн тусал би удахгүй ачтай болох нь гэд баярлдаг. Маргааш нь болж Линчао Линчао хоёр компани дээрээ ирэхэд тэдний ажлын зарим хүмүүс нь бүсгүйг ирсэнд дургүй байгаа нь илт байлаа. Захирлыг хуралд орсон хойгуур Линчао өрөөнд нүтлэж байхад Шиошок гэдэг туслах нь ирээд би завгүй байгаа болохоор энэ материалуудыг надад хэвлэхэд тустаач гэхтэн Линчао дургуутсанд туслах нь уурлаад чи захирлын ажил туслал чамд хэрэгтэй болохоор хэлсэн юм. Дургүй байвал одоо яа гэвдээ гэд материалаа аваад гарах гэхтэн Линчао чи намайг тэнэг гэж бодоо юу? Албаар буруу бичиг баримт авчираад намайг хэрэгт унгаах гэж оролдож байна. Тархиа буруу зүйлд ашиглаж байгаад халзан болчих боо гэхэд туслах Шиошоо урлан гарна. Мэдээж 2-3 алхаад л үс нь халзраад унчихдаг. Дараагийн хорон санаа туслах орж ирээд энэ ваарыг захирал таныг өдөр болгон цэвэрлэгийг тушаасан шүү дээ гэд Линчаод өгөх гэж байгаа болоод албаар унахыг оролдоно. Инхийг нь мэдэж байсан манай бүсгүй ваарыг барьж аваад чи намайг иймхэн зүйлээр дөнгөхгүй гэхэд нь бандсан бүсгүй ваарыг булаан авч Линчао мөглөөд унчлаа гэж жүжиглэх гэж байгаад өөрөө унаад ваарыг хагалчихдаг. Хоёр хорон санаад туслах нь нийлээд бүсгүйг дээрлэж байхад нь бүсгүй шууд л өвөө рүүгээ залгаад компани дээр иртэл хоёр хүн намайг дээрлэхэд байна. Яах вэ гэхэд өвөө нь шууд л нөгөө хоёрыг ажлаас нь хална гэдгээ хэлдэг. Хорон бүсгүйчүүд хувилдан лий захирал ирээд бидний талд орно гэд хүлээж байтал Линчао ирээд эхнэрийн өмөрөн тэднийг ажлаас нь халдаг. Линчао эхнэртэй итгэдэг л байсан юм байна штэ. Тийм байхад хуучин Линчао яагаад энэ хорон юмнуудад дээрлэхүүлээд байдаг байсан юм бол доо гэж бүсгүй бодоход нөхөр нь бодлыг нь сонсоод учрыг нь ойлгохгүй л хацардаг. Лонг их залуу Линчаотай уулзгаар ирнэ. Түүнийг осол орсон хойгуур Ли гэр бүлийн эзэмшлийн газрыг дон залуу худалдан авсан бөгөөд удахгүй болох гардан тулаанд Хонлиан гэх тулаанч ялагдвал би чамд газрыг чинь үндсэн үнээр нь өгье. Хэрвээ түүнийг ялахын нэгэн гарч ирэхгүй бол чи тэр газраа мартсан дээр гээд яваад өгдөг. Ингээд Линчао интернетээр зар тарааж Хонлианыг ялсан хүнд 10 саяг өгөхөө амлдаг. Линчаог яагаад оройн хоолндоо ирээгүй талаар нь асуухад нь бүгд туслах. Залуу эзэнтэн лон залууд аавынхаа газрыг алдсан. Тэр газрыг авахын тулд олон жил хичээсэн ч осолд орсон хойгуураа алдчихсан. Тэдний тохирсон шин тохирооноос болоод захирал ойрд их завгүй байгаа гэж хэлдэг. Ингээд шагналын сан 10 сая гэдгийг сонссон бүсгүй баярлан Линчао аавынхаа газрыг олж авна. Харин энэ мөнгө минийх болно гэд баярлдаг. Тулааны өдөр болоход Линчао 56 дугаартай оролцоод бүх үнийг ялаад эцсийн тулаанд Хонлиантай тунаж үлддэг. Өмнө насандаа манай бүсгүй тайчуугийн мастер байсан бөгөөд ялагдшгүй хочтой Хонлианыг тэр дооронд буулгаж авснаар нөхрийнхөө аавын газрыг эргүүлэн авах нь тэр. Нөхөрт нь бүсгүй их танил санагдсан тул гайхаад бүү туслах руу залгаж асуухад бүсгүй гэртээ байна гэж хэлдэг.
Учир нь манай бүсгүй аль хэдийнэ туслахтай хувиулсан нь тэр байлаа. Шүтээ нэг нь ялсанд гайхсан хаячуу найзтайгаа шинэ ялагчийг хайж ирэхэд тэр нь эгчин байгаад их гайхаж үргэж эгчийнхээ талд орхоо илэрхийлдэг. Бүсгүй гэртээ ирэхэд нөхөр нь ч бас ирж байх ба баригдах юм бол өөрийнх нь ирэх таних сул дорой гэсэн төр төрх нь алдахаас айсан бүсгүй ханаар дамжин өрөөндөө ороод хувцас сольж амждаг. Оройн нь болж нөхөр нь газар унтах гэхэд Линчао сандран орон дагуур цүмхээ далдлахын тулд өөрөө газар унтахаар болдог. Ашгүй орон дагуур нуусан зүйлээ баригдахгүй нь гэж баярлан бодож байхыг нь сонссон нөхөр нь Линчаог унтсан хойгуур нь аваргын бүгжийг нь олоод гарчдаг. Ингээд бүү туслахаас бүх үннийг сонсоод эхнэр минь надаас нуухыг оролдож байгаа бол би ч бас мэдээгүй дүрсгийгээд өнгөрдөг. Өвөөгийн лиг гэр бүлийнхэн цуглахаар болж Линчаог очих цэцэрлэгийн хашаанд нэг нохой гацчихсан байдаг. Бүсгүй нохойг аваад эрхлүүлээд байж байтал нохооны эзэн Линчаогийн үеэл дүү ирээд түүний нохойг нь албаар авч явсан байна гэж гутагдаг. Тэгэхээр нь манай бүсгүй аятайхал байхгүй бол нохой ч нуурлаад чамайг хазчих үедээ гэж хэлэх мөчөд нохой нь шууд лийзнээ хазчихдаг. Охины ээж нь ирээд охиноо өмөрөөд Линчаог яг зохих гэж байхад нөхөр нь ирэн түүнийг хамгаална. Тэгээд Линчаог үгээр доромжлох үед нь нөхөр нь эхнэрээ өмөртөл Линчаог алгадахаар далайсан хорон санаатхан батныг Линчао маань нэг алгадаад л унгаачхан тэр. Шууганаас болоод өвөө ирэн юу болоод байгаа талаар нь асуухад Линчао нохоог минь хулгайлаад бас ээжийг минь өсөртөл нь алгажчихлаа гэж үеэл охин хэлэхэд Линчаогийн хажууд зогсож байсан залуу бүх зүйлийг үннээр нь хэлж манай асуудын талд ордог. Энэ хүн бол Ли Сэйн бөгөөд Линчаогийн эцэг нэгтэй хүү болж таардаг. Өвөө хорон санаат үеэл охиныг нэг сар гэрийн хорионд байхыг тушаагаад манай асуудыг дотогш орж бүжгэлхийг урьдаг. Бүжгтэй гэж мдээгүй учраас энгийн хоцтой ирсэн Линчаод өвөө нь даашинч бэлдсэн байдаг. Өвөөгийнхөө бэлгийг өмсөөд гарч ирсэн бүсгүйг Ли Сэйн хөөрхөн байгаа талаар нь хэлэхэд Линчао дотроо Линчаог бодвол мэдрэмжтэй бас царайлаг залуу байна шүү гэж бодоход нь нөхөр нь сонсоод урлаад өнгөрнө. Эхнэртэйгээ бүжиглэхгүй байгааг нь харсан Сэйн "Bir ихч та хоёр харилцаа муутай гэж сонссон. Та ихчтэй бүжиглэхгүй юм бол би явж бүжиглэлээ шүү" гэхэд Линчао урлаад "Чи ер нь явж адууны зүгтээ цэвэрлээч" гэж хэлдэг. Ингээд эхнэр дээрээ очин бүжгэн дурснаар тэд бүжиглэж эхэлдэг. Өргөн мөр өтгөн хөмсөг, царайлаг төрх. Тэр үнэхээр сайхан залуу юм. За би түүнээс холдох хэрэгтэй. Энэ хорвоогоор дүүрэн сайхан залуучууд байна. Өөр залууг харах хэрэгтэй. За алив. Тэр Ли Сэйнийг харъя л да гэж бодхыг нь сонсон нөхөр бүр л уурлан "Чи миний цорын ганц" гэж хэлдэг. Оройн нь унтаж байсан Линчао гинэт зүүдэндээ ярьж эхэлдэг. Нөхрийнхөө дээгүүр хөлөө тавьж тэврээд "Үүлүү би чамайг ямар их сансан гэж, үүлүү би чамд хайртай. Дахиж хизээж чамайг орхихгүй" гэдэг. Өглөөн нь болж хоолны ширээний ард ирэхэд шүнжин уур нь хүрээд унтаагүй Линчао муугай царайлаад сууж байдаг. Тэгтэл Линчао "Өглөө бүрл хэцүүхэн өгтдөг болж дээ. Хурдхан шиг нөхрөөсөө салж хайртай бүүлгүүдээрээ очих юмсан" гэж бодоход Линчао уурлаад ширээнээс босоод явчихдаг. Тэгээд туслахтаа хандан Линчаотой холбоотой бүүлүү гэж хүнийг олоод гар хөллийг нь хугалж далайд хай гэж хэлнэ. Линчао дүүтэйгээ явж байхад нь өмнө нь дүүг нь барьцаалж байсан танхаачууд Ли Сэйнийг дээрлэхэн 5 саяыг нэхээ зогсож байдаг. Линчао төхөөд очтол нөгөөдөл нь айгаад 5 саяа март гэд тэр даруй алга болдог. Ли Сэйний эхлүүлсэн бизнес нь дампуурсан учраас танхаачуудад дээрлгүүлж байсан нь тэр байжээ. Зохиол дээр Сэйний бизнес нь 2 жилийн дараагаас амжилттай болдгийг сансан Линчао шууд л түнд хөрөнгө оруулахаар шийдэн хүний ажил руу хамт явахаар болж машинд нь сууж байхад нь нөгөө киноны ихэнд гардаг хорон санаат л яар бүсгүй түүнийг нөхрөө хуурч байна гэж бодоод зургийг нь аваад интернетэд оруулчихдаг. Сошиал нийтлэгдсэн зургийг харсан захирал эхнэрийнхээ зүүдлэл байсан бүүлүүг олчихлоо гэж бодоод ууртаагаар ажлаа орхин гарна. Эхнэртэй нь хэтэрхий ойрхон зогсон залууг хараад уурлан шууд л заамдаад авахд дүүнд байгааг гайхад "Бид зүгээр л ажил ярьж байна шүү дээ" гэж Линчао хэлнэ. Ингээд бизнест нь хөрөнгө оруулсан гэрээгээ үзүүлснээр Линчао маань сая л учрыг ойлгодог. Тэгээд бандсан захирал уурлаж "Чиний шүнжэнгөө зүүдэлсэн тэр бүүлүү чинь хаана байна" гэж асуухад тэр нь Линчаогийн өмнөх амьдралдаа тэжээж байсан нохой нь болж таардаг. Худал зураг нийтлсэнийг нь мэдсэн захирал яар бүсгүйг дуудан түүнд хатуухан үг хэлээд явуулдаг. Туслах нь орж ирээд Линчао их ажилтай болохоор оройн хоолоо офис дээрээ идэнэ гэсэн гэхэд нөхөр нь цэцэг бялуу аваад ажил дээр нь очдог. Гэтэл Линчао эхнэрээ шоколадтай бялуу иддэг гэдгийг нь ч мэдэхгүй шоколадтай бялуу авчирсан байдаг. Сэйн түүнийг нь шоолоод "Та эхнэрээ сайн мэддэггүй юм биш үү" гэхэд нь бандсан залуу шууд л эхнэрээ барьж аваад унсчихдаг. Линчао ичээд тэндээс явх үед захирал туслахтаа хандан
Манай улсын шилдэг нарийн бов хийдэг хүнийг ол би өөрөө түүнд амттан хийж өгөх болно гэж хэлдэг. Тэгээд шүнжин дасгал сургуулилт хийсний эцэст хийсэн тоортоо амсуулгах гэтэл өөрийг нь хордоолох гээд байна гэж бодсон эхнэр нь худлааж үжиглээд гэдэс өвдөд байгаа болохоор идэж чадахгүй нэ гэхэд Тинжао тоортноос амсаад зүгээр дээ би чамайг хизээж хорлох гээгүй түүнийг идэж болно гэдэг. Бэлууг амссан Линчаогийн царай өөрчлөгдөхөд туслах нь за энэ торт ч ёстой хэцүүхэн амттай байгаа байх та. Одоо яана залуу эзэнтний нэр хүнд шалаар нэг болох нь дээ гэж бодтол торт яг үнэндээ маш амттай болсон байдаг. Нөхөр маань царайлаг бас дээрээс нь хоолнд үнэхээр сайн юм байна гэж Линчао бодоход Тинжао бодлыг нь сонсоод бахалтай нь аргагүй сууж байдаг. Маргааш нь ажлаасаа гарахдаа хогийн савн дотор байгаа чихмлийг хараад хин ийм хөөрхөн зүйлийг хайдаг байна гэд авна. Гэтэл нөхөр нь залгаад гэртээ ирж байна уу гэж асуухт нь Линчао "Тимээ бас чамд өгөх бэлэг байна" гэж хэлээд буцаа тасалдаг. Тинжао баярлан их нэртэй ч бас бэлэг бэлдээд гэртээ ирэхэд Линчао нөгөө чихмлээ өгөөд хогийн савнаас олсон гэдгийг минь мэдэхгүй дээ гэд бодтол нөхөр нь тэрийг нь бас л сонсчихдаг. Олсон л ч гэсэн надад өгч байгаа шүү дээ гэд өөрийгөө аргалаад л бодно. Энэ үед нь машин дотроос нохоо хуцгаад туслах нь яг бүүлүү шиг нохоо гаргаад ирдэг. Тинжао хариугаа авахын тулд наад нохоог чинь хогийн савнаас олсон юм гэж хэлдэгч нохооны цэвэрхэн үс түүнээс үнэртэж байгаа үнэрийг нь мэдсэн Линчао нохоог амтны дэлгүүрээс авсан болохыг нь шууд л ойлгодог. Тэднийг жаргалтай байхыг нь харсан фүү туслах би ч даалгавраа аль хэдийн биелүүлсэн бололтой гэж бодоод гэрийнхээ буудан тавилгануудыг буцаагаад байранд нь тавьдаг. Үүнийг нь хараад баярлсан Линчао өрөөрөө явах гэтэл Тинжао түүнийг татаж аваад бид бол гэрэлсэн хосууд шүү дээ. Энэ өрөөнд хамтдаа байцгаая. Чи хүссэн бүхнээ хийж болно шүү гэдэг. Бидний харилцаа улам сайжирсан байгаа нь өдрөөс өдөрт л ажиглагдана. Нөгөө талд лон залуу Ляр бүсгүй хоорондоо уулзаж байх ба тэд үеэлүүд байжээ. Ингээд Линчаод уурсан Ляр бүсгүй ахаасаа түүнийг зайлуулаад өг гэж хууснаар хорон төлөвлөгөө боловсруулдаг. Линчаог ажлынхаа гадаа буухад нь баг өмссөн хүмүүс түүнийг хүлээж байхад нь тоолгүй жолоочоо явуулчихдаг. Ингээд нөгөө багтай хүмүүс Линчаог ухаан алдуулсан машиндаа суулгаад гавлаж орхидог. Гэтэл бүсгүй сэрүүн байдаг ба та нар намайг хунгалж байгаа юм уу? Хэн намайг хулгаал гэсэн юм бэ? Бид хаашаа явж байгаа юм бэ гэдэл огт айсан шинжгүй байдаг. Тэгээд хулгайчдад хандан та нарт ямар ч туршлага алга эгийн цагаан өдрөөр ийм машин унаад тэгснээ бүгдээрээ баг зүвчгсэн байх юм. Цагдаа харуул шууд л та нарыг сэжиглээд зогсоод шалгах болно шүү дээ гэдэг. Муу амтын маань хэснээр нь болж цагдаач тааран тэднийг шалгатал Линчао хулгайчдын талд ороод эднэр бол миний ах нар бид цуслан руугаа явж байна гэд хэлчихдэг. Хулгайчид бүр гайхаад энэ яг хин юм бэ? Түүнийг тавьж явуул яг гэхтэн бүсгүй аль хэдийн гаваа тайлчсан өөрийгөө сүрдүүлээд байсан хутгийг нууцаар авчгаад машины суудалд зоогоод хэн намайг хулгайлж зүрхснээг олж мэдмээр байна. Хүн дээр намайг аваач гэх нь тэр. Лан залуу Ляр бүсгүй хоёр тоолсон газартаа ирэхдээ Линчао нөгөө хулгайчдтай хоол идээд сууж байдаг. Ляр бүсгүй Линчаод хандан хэрвээ чи Ли Тинжаогоос салах юм бол би чамайг зүгээр явуулна гэхтэн Линчао энийгээд түүнийг харааж нүрийг нь мухай болгодог. Муу амтай Линчаог барь гээд хүмүүсээ явуултал бүгднэг нь манай бүсгүй ивхэд тавьчихдаг. Линчао бусдыг зодохдоо Хонлианыг ялсан тайчуу аргыг хэрэгэлсэн болохоор лан залуу түүнийг дугаар 56 гэдгийг нь олоод мэдчихдэг. Эхнэрээ барьцаалагдсныг нь мэдээд хүмүүсээ дагуулад иртэл Линчао бүх туслахуудыг нь зодчихоод лан залуутай бооцоотой хөзөр тоглоод сууж байдаг. Хожигдвол нэг хувцас тайлсаар лан залуу яг шалтан болох гэж байхад нь Тинжао түүнийг хувцас өмсгээд ойрлно. Нөхөр нь ирсэн сандарсан бүсгүй лан залууд хандан хэрвээ намайг хэн гэдгийг илчлэх юм бол чамайг хэлэхгүй болгон шүү гэдэгч залуу шууд л Тинжао руу очиод чи жаахан л хожимсон бол би баларах байлаа. Тэр бол нөгөө дугаар 50 гээд л гацчихдаг. Линчаогийн муу ам дахин ажиллаад тэр хэлгүй болчихон тэр. Аюулд орсон чинь санаа зовоод ирлээ гэхэд нь Линчао өөрийн талаар үннийг хэлэхгүй яах вэ гэд эргэлзээ зогсож байхад нь Тинжао би бүгдийг нь мэднэ. Чи бол муу амтай хүн. Бас тэр эрх таних бүсгүй чи биш гэдэг. Бүсгүй гайхаад хизээ мэдснийг нь асуугаад нөгөө аваргын бүгжийг нь Тинжао гаргаад ирдэг. Аль эрт мэдсэн байсан юм бол шал дэмий баахан жүжиглсэн байжтэй гэж бүсгүй дотроо бодтол жүжиглэлт чинь сонирхолтой байдаг гэж нөхөр нь хэлдэг. Миний юу бодож байгааг яаж мэдээд байгаа юм болоо гэж бүсгүй дотроо бодтол Тинжао учир нь би чиний бодлыг сонсож чаддаг гэд хэлчихэн тэр. Бүсгүй хичээд
Яна тэр бүх балай бодлого юмс сонссон юм байх та гэхтэн залуу одоо ч сонссоор байна гэж хэлснээр Линчао сандран сонсгоо боль төлбөртэй шүү гэж хэлээд явах гэхтэн Линчао түүнийг татаад хин хиндээ шудраг байрлахын тулд би ч бас үннээ хэлье. Чиний хэн байх чинь хамаагүй урд минь зогсож байгаа чамд би хайртай гэж хэлдэг. Ингээд Тинжао маш их мөнгө үнэт идэл зэргийг харуулад хайртай бүсгүйнхээ бодлыг сонсохын тулд энэ хангалттай байх чи надтай хамт үлгэж өшөөрч байна уу гэж асуухад нь бүсгүй зөвшөөрснөөр кино маань аз жаргалтайгаар төгсдөг. Зохиол дотор орж ирээд тэр хувь тавилангаар амьдралгүй өөрчилсөн юм биш. Харин дараагийн бүлгээ бичиж байна гэж бүсгүй маань бодсоор байдаг. Хин нэгэн шиг байх бус харин өөрсдөө байснаар Линчао Тинжао хоёрын гэрлэлт үүр дүржлэхээр боллоо. Кино маань таалагдсан бол лайктараа сэтгэлээ үлдээхээ битгий мартаарай. Цаашдаа манай сувгтагтад богино драмуудын тайлбар тогтмол арах болохоор цаг алдалгүй үзхийг хүсвэл subscribe дараад хүлээж байгаарай.